Би бороохдоо Чөлтвэн Жанцан гэдэг 83 настай юм хүрсэн байна. Энэ хоолыг идээд одоо жил 1 сар болжээ. Өөрийн биеийн жингээс 15 кг хассан. Нойрондоо сайн болсон над маш их өөрчлөлт гарсан. Тэр үгдийг бас олон дахин ярьж байгаа учраас мөрчөөд яг одоо мэдж байгаа гэж бодчих. Миний хамгийн гол онцлог энэ дээр гарч одоо ингэж амжилт өрсөндөө баярлж байгаа. Энэ хоолыг эзнэрээ бахархаж байгаа асуудал бол нэгдүгээр одоо өөрийн бэрхэн гамбатын уянгаа хүмүүний хаачлалтыг гэж бодсон. Одондоо хайртай маш их баярлалаа. Одоо энэ том зөвлөх оюун цэцгийн одоо маш их баярлалаа. Энэ сүүмээр одоо хичээл заадаг бүх зөвлөхүүдэд маш их баярлалаа. Энэний учир нь юунд байгаа юм бэ? Миний хань бол одоо маш их хүнд өвчнөд ороод ер нь одоо би тэгжил боддог байсан. За би ч ганцаараа уцартаалаа. Энэ маань хичнээн бодохтой гэж ингэж бодож байсан үед надад байсан. Тэгээд энэ маань одоо эрүүл саруулаад би сайхан болоод энэ дээр гарч ирээд ингээд одоо энэ зэрэгтэй хоёулаа хамт ингээд зогсож байгаа бол би маш их баярлж байна. Энийг одоо энэ хоолны ач гэж бодож энийг ач тусам юу гэдэг энэ хоолоо одоо зөвлөхүүдийнхээ үгэнд зөв ороод тэгээд тэр хяналтын аппаратанд байнгын яваад хоолоо одоо зөвлөхийн дааснаар зөв идээд ингээд явах юм бол хүн эрүүл сарвал байж болох юм байна гэж. Одоо энэ эрүүл сарвал амьдралын хэв маягийн манлайлагч нь бол эрүүл сарвал амьдралын төвчэн болж одоо сайхан Монгол орны минь ард түмнийг араасаа дагуулж өөрснөө одон адил хялалцаж яваа энэ сайхан багш нар зөвлөхөө тав хүндээ маш их баярлж байгаа шүү. Тэгээд энийг ингээд одоо тав хүнийг өшөө олон хүн араасаа дагуулж зөв ойлгуулж өөрснөө нэг тасралтгүй үед заашаа яваарай гэж ингэж захив. Тэгээд битээр бол энийг ямар ч гэсэн энэ хоолой тасралтгүй заашаа боломжоор одоо яагаад битээр бас эндээсээс өөр хөвгтэй манай Эрдэнэтийн хотоорны дэврийн компани захирал миний отгоохон одоо аав ээжээ хажуудаа байсан гэсэн байгаа битээр Эрдэнэтэд татсан. Эрдэнэтэд очиад би одоо энэ намрын администрийн шинийн 3-ны үлзээдийн бэлтээ балжин тасны давхцын сайхан өдөр 30 дахь зээгийнхэн өсний найран дээр очиод битээр тоожгаад байсан. Тэгээд тэрөөрнөө янзтай ингээд байж хад миний ханыг ялгаруудтай гаргаад гацтар хүүхдүүд нэг манай хүүхдүүд ирсэн гэрөөрөө янзтай байж. За энэ одоо надад хэрэг байхгүй. Та нар энэ дотроос авах юм бол аваарай гэдэг ингээд гаргасан чи тэр ялгарууд дүүрэн ийм шаландар татж байгаа байхгүй. Одоо надад энэ хэрэг байхгүй. Өөрөөр зэтэрман байна, энэ байна гэж баах юм. Бүгдийн хүүхдүүд дараагаад авсан. Энэ бол маш их гайхамшигтай бахархалтай санагдсан. Баярлалаа сайхан бай. Тав хүнээс битэр одоо зориглоод энэ сайхан амжилтыг баярыг тав хүнтэй хуваалцъя гэж одоо төсөгдөг хүүхдүүдийн хамт машинаар ирээд өнөөлөө ирж байгаа юм.